Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайн байцгаана уу? Манай багийн нэрийг хөлөг тоглоом баг гэдэг. Үжи энэ зэрэг өгштэй найрамдал бүлгийн торгуул үжигийн төлбөрийг та бүхэн хүлээн авах уу? Их жаргал багштай найрамдал бүлгийн торгуул бүжгийн үзүүлбэрийг та бүхэндээ танилцуулаа. Халуун халуун ташлалтаар дахин баяр хүргэе. Агуу төгт багтралаг соёл минь Монгол алтаарч үнэлэмгүй бичиг минь Монгол хатад олноор цэнгэх наадам минь Монгол ховтож болохгүй өвөө наадгай минь Монгол Хэмээ Монгол хэмээхний нэгдэр өвгөнцийн чихнээ дуусгасаа Монголын төлөвлөг санаа бидний зүтгэнд холбоотой өсгөөсөн стипид партич олшгүй соёл өгтөн туршил төрөлх нөтгөө салжуулшгүй араа дөрөвдүрээс багчд маань Монгол наадад төсөлийг хэрэгжүүллээ. Монгол сая багштай нархан бүлэг намаа дулан багштай дахиад
бүлэг, зэрэг ногоор багштай, хэрэгэд бүлэг, даваа жаргал багштай, оюун бүлэг бүлэг, одод багштай, солонгон бүлэг, их жаргал багштай, найрамдал бүлгийн сурагчид маань та бүхэндээ мэдчилээ. Хатан багштай, хөвгтөлийн орон өгцгэй. Эцэг асар багштай. Монгол үлгийн хүчгийн аянд Монгол аялал Монгол хүчгийн хөтөлбөрөнд Монгол ёс сурталчилсан баталгаажийг сурагчид маань үнээр Монгол наадмын төслийг амжилттай биелүүлсэн байна. Сурагчид багш нар эцэг эхчүүдэд баярлсан талархснаа илэрхийлье. Манай багийг судлаач хүүхдүүд баг гэдэг уран идрэг огцоо багийг бид нар бол сонгосон. Миний нэрийг Тулгач гэдэг. Сайн байцгаана уу? За манай багийн нэрийг бол Хууштай хүүхдүүд гэдэг. Манай баг онсон тоглоомыг сонгосон байгаамаа. За миний нэрийг бол Гэгээлэн гэдэг. Миний нэрийг бол Сондор гэдэг. Тэгээд онсон тоглоомын үүсэл хөгжлийг та нар мэдгүй. Онсон тоглоом нь өөрсдөө яг Монголын соёл иргэншлээс гаралтай. Тэгээ монголчууд монгол гэрээ хэрхэн хэлбэрхэн задлаад, хэлбэрхэн авч явж угсархаа бодон боцоор энэ нь явсаар онсон тоглоомын үүсэл хөгжил болсон юм аа. Намайг Анан гэдэг. Миний нэр Бодхоо гэдэг. Миний тоглож сурж энэ авсан тоглоом бол 300 талтай онс гэдэг ийм тоглоом байгаа. Сайн байцгаана уу? Манай багийн нэрийг Хүчрхэг баг гэдгээ. Төслийн хичээлээ шагаатай холбогдолтой тоглоомнууд судалсан. Сайн байцгаана уу? Манай багийн нэрийг Хөлөг тоглоом баг гэдгээ. Намайг Монголжонгоо гэдэг. Би морьтон тоглоомыг сонгосон байгаа. Энэ морьтон тоглоомыг 2 хүн тоглох бөгөөд яаж дөрмөн болохоор яг шатар шиг тоглоно. Цагаан нэхэж нүгээд тэгээд дараа нь болохоор харна нүгээд тэгээд ингээд ташуу үздэг. За нэг шиг. Оо! Ийм байсан шүү дээ. Сачу. Одоо энэ яаж яах вэ? За тэгээд хуруугаараа маш одоо энэ байна манай. За энэ шиг ингээд үдэрэй шүү. Хамгийн үнэтэй шүү энэ. За энэ ингээд ягаад хамгийн үнэтэй вэ гэхээр дүрсүүдийг нь хараарай. Бүгдээр хаш чулуугаар хийсэн. Бүх дүрсүүд нь хаш чулуу. За ингээ харсан уу ийм сонирхолтой ямар ч дүрс хэлбэргүй ингээд зүйлүүдийг ингээд тогтлоод ингэж хийгээд мотор ингээд сэлбэрлээд бүр дүрс шатруудыг хараарай. За тэгээд энэ Казахстаны шатар байна. За тэгээд энэ ингээд улсын Монгол шатар байгаа. Дэлхийн шатрын аврагыг шаан гэж байсан шатар байна. FIDE гэдэг олон улсын шатрын холбоо гэж байгаа. Тэгээд холбооны ерөнхийлөгчийн тухайд бол ерөнхийлөгч Элемжино, Элистах хотын Элемжиногийн ерөнхийлөгч байсан. За тэгээд дөнгөж цугаа тэр Элистах руу аялаад тэгээд нэг одоо маш том ингээд хөлийн ингээд давхарлаад тавьсан. Яг түр музейд байхтайг учраас.
За тэгээ саяхны штэр гэвэл одоо энэ байна. Хүмүүс зүгээр дөнгөж энд олоонод ингээд. Дээр үе одоо 90-ад онд нэг юм Google-тэй байдгийг байсан шүү дээ, тэр бирсийн ардаа. Дээр үед 90 онд нэг юм Монголын юм Google-тэй сувенирээр дэлгүүр зардаг байсан. За тэгээд ингэ логомоор бүрдүүлсэн байна. За ишаараар энэ ингээд Монгол одоо Google-тэйгээр дарнаас юм гэр байгаа шүү. Аа. Вау. Аа сүүж шивэрэ. Андис ингээд хараа. Ингээд хамгийн том мөнгөийг нь одоо энд байна. 5 литрийн байна, хамгийн жижиг начууд нь байна. Найн одоо Монголын хамгийн том сургуулиуд Алмасууд наалгам гэж байна. хамгийн том хөөрөний сургууль. За тэгээ энэгээр ингээд төрөл одоо сургуулиуд байна. Маш ихний тэгээ Монгол айл гэрбүүд байх зүйлүүд имэйл байна, мөнгө аяг байна, хөөрөг байна, нууц товчоо байна, Монгол улсын үндсэн хууль байна. За тэгээд энэ араа матха ингээд 5 кг-ны жимтэй цэвэр мөнгө нь морин хөөрн байна. За тэгээд ингээд дэлгэрүүд нь байна. За тэгээд гэдэг ийм жижиг мөрөд шүү дээ. За Тэгээд өөрмөдөө ийм жижиг өгнүүдийг шарж шít. Би үз. Монгол хотод болж исэн олон улсын экспо дээр Монголынхаа нэрийг 6 сарын туршид одоо ингээд төлөөлж исэн гэсэн. За тэгээд тэнд байгаа сэлмийг хараа, тэнд нэг юм зангидсан сэлэн байгаа. Японы ганц сэлмийг Нарагончин гэгэрдэн номын хүчээр зангидсан гэсэн. Номын хүчээр одоо ойлгож байна уу? Гурван номыг ингээд 3 цаг уншсныхын дараа сэлэм нь халсныг одоо нөгөө дэлхийн татварчлалын хуулийг ашигласан, дэлхийн физикийн хуулийг ашигласан дэлхийн татварчлалын хууль байна. За хүндий одоо